За яваач та бүхэндээ өглөө өдөр өрөө болон шинэ мэндийг хүргэе. Тэгээ өнөөдрийн сонгож авсан дуу маань Drake-ийн 2011 оны сүүлээр гаргасан Take Care гэж цомогт нь багтсан Look What You've Done гэдгийн дууг сонгож авч орчуулахаа боллоо. Тэгээд яа сонгож авсан бэ гэхээр сайн нэг их хөрсийн баяр болоод өнгөрчлөө. Тэгээд ээжүүддээ зориулаад нэг ээжийн тухай тийм хипхоп дуу ч юм уу те R&B дуу ч юм сонгож авъя гэж бодож байгаа. Тэгээд Drake-ийн дуу сонгож авлаа. Одоо тэгээ бүгдээрээ дуугаа сонсоод видеог эхлүүлье. It's like 09 in your basement and I'm in love with Nebby. And I still love her, but it fell through because I wasn't ready. And your back hurt and your neck hurt and you smoking heavy. And I sit next to you and I lecture you because those are deadly. And then you ask shit and we argue about spending money on bullshit. And you tell me I'm just like my father, my one button, you push it. And as fuck you, I hate you. I move out in a heartbeat, then I leave out and you call me. You tell me that you sorry and you love me and I love you. And your heart hurts, mine does too. And it's just words and they cut deep, but it's our world, it's just us two. I see painkillers on the kitchen counter. I hate to see it all hurt so bad, but maybe I wouldn't have worked this hard if you were healthy and it weren't so bad. За тэгээ саяны орж ирсэн нэгдүгээр бадгийнхаа эхний хагас нь явж байгаа. Тэгээ дуу л ерөөхдөө хоёр бадагтаа нэг дахилтаа тэгээд сүүлд нь эмэгийнх нь нэг voice mail нь яваад дуу л ерөөхдөө дуусчдаг байгаа. За тэгээ эхний мөр нь It's like 09 in your basement and I'm in love with Nebby and I still love her but it fell through because I wasn't ready гэхээр за тэг ерөөхдөө ойлгомжтой өгнүүд нь бол орчуулгад их энгийн тэгээ даалд утга санаа байхгүй. Ерөөхдөө тэгээ явчихж байгаа. За тэгээ 9 онд танаа basement-д байсан. Тэгээд тухайд Nebby гэдэг нь хүүхэндээ өргөждөг байсан. Тэгээд Nebby гэдэг нь тухайд өргөжчихсэн тэр найз охины хэлээд байгаа юм байлаа. Тэгээд би дараагийн мөр нь I still love her but it fell through because I wasn't ready гэхээр би бэлэн байсан учраас тэгээд би тэрийг хайр бүтээгүй. Гэтэ би тэр Nebby-г одоо хүртэл хайрлаж байгаа гэсэн юм утгатай юм. Эхний хоёр мөр явж гин. Тэгээд үргэлжлээд and your back hurt, your neck hurt and you smoking heavy and I sit next to you, I lecture you because those are deadly. Тийм зан ойлгомжтой тэгээд ээжтэй хэлээд тах шиг таны нурууч өвдөө хүзүүч өвдөөд ийм байх тэгээд айгүй хэмжээгээр юм татаад байна. Тэ smoking heavy гэхээр ямар нэг юм хэмжээгээр татж байна гэсэн утгатай. Тэгээ I sit next to you lecture because those are deadly. Тийм тэгээ би тэгээ хажууд ч суугаад танд ингээд lecture одоо зөвлөгөө өгөөтэй ингээд наадхаа болооч наа чи хортой штэ би ч юм уу гэдэг ингээд хэлж байна. Тэгээд lecture уншиж байна гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээд and then you actually argue about spending money on bullshit and you tell me I'm just like my father, my one button you push it. Зан тийм ойлгомжтой шүү дээ. Тэгээ хэлснийхэн дараа ээж нь уурлаад нөгөө татчихсан юм аашид ихээ чинь унтраагаад те ингээд дуусгах суудахтаа тийм тэгээд бид хоёр тэгээд юу хэрэггүй ямар ч хэрэггүй юм дээр мөнгө үрлээгээд хоорондоо хэрэлцэн гэж яахгүй. We argue about spending money on bullshit гэхээр тэгээ үргэлжлээд and you tell me I'm just like my father. Тэгээд тэгсэн чи ээж нь чи яг эцэг шигээ дандаа ингэж аашилдаг ч юм уу те дандаа эцэг шигээ юм just like your father гэхээр тэгсэн утгатай тэнгуут мань хүн зөрүүлээ my one button you push it. Миний ганц дургу тэг сурах дургу юм ингээ хэлээд миний тэр канопыг дараад тэг миний дургу хүргэсэн гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээ now fuck you I hate you I move out in a heartbeat and I leave out you call me you tell me that you sorry гэхээр тэг ойлгомжтой. Тэгээд мань хүн уурлангуутлаа ээжтэй fuck you I hate you тэг ээжтэй тэгэж хилэнгүүтлээ тэр ээжийнхаа тэр байшингийнхаа basement-ээс нь одоо move out юм аваад гараа явсан гэж байхгүй. Энэ heartbeat гэхээр чи 1-2 секунд дотор бүх юм аваад тэг бүх юм шийдэ гараа явсан. Тэгсэн ээж нь хойноос нь залгаад тэг уучлаарай гэж хэлсэн. You tell me that you sorry гэдэг. Тэгээ үргэлжлээд you love me and I love you your heart hurts mine does too гэдэг. Би таны хайрладаг таачаас надад намайг хайрладаг. Тэгээд таны сэтгэл санаа зүрх ингээд шархалцаа өгдөг байгаа чи мэдэж байгаа. Миний ч гэсэн тийм хэцүү байна гэсэн утгатай. Тэгээд үргэлжлээд and it's just words and they cut deep but it's our world it's just us two гэхээр зөв ойлгомжтой. Эдгээр хэдий үг ч гэсэн тэ үг л тэ одоо гүнзгийж үстгэдээ cut deep гэхээр одоо нөлөөлөх төр юу н хүчтэй байдаг гэсэн утгатай гүнзгийж үстдэг гэж хэлээд байгаа. Тэгээд
but it's our world, it's just us two тий ээж бит хоёр. Энэ бол бит хоёрын ертөнцөө тэрэн дээр хоёулах нь амьдарч байгаа гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээд I see painkillers on the kitchen counter. I had to see it all hurt so bad, but maybe I wouldn't have to work this hard if you were healthy and it weren't so bad. Тэгээд painkillers гэдэг чинь өвчин намдах юм шүү дээ. Тэнгүүт л ээж нь тэрийг айгүйх хэрглэж ууж өвчнөө намдахын тулд хэргэлдэг байсан байгаа. Тэгээ маань тэрийг алтгааныхаа өрөөнд тэр тавцсан ширээн дээр байхыг хараад тэ it hurts so bad гэхээр мань хүнийг их зоодог байсан юм шиг. Тэгээд үргэлжлээд maybe I wouldn't work this hard and you were healthy weren't so bad гэхээр тэгээд хэлжлээ л да ээжигээ одоо таатай ингээд эрүүл саруултай ингээд би хаа чин зүгээр байсан бол би бас ингэж ийм ингэж тэ одоо hard work одоо юу гэдгийг их хэмжээгээр ингэж ажиллах шаардлагагүй байсан бахаа гэл хоёр мөр яваад ингээд ихний хагасанд дуусчлаа. Тэгээ одоо үргэлжлээд юу н үлцэн хагас нь ихний бат үлцэн хагас нь орж тэгээд тэр л одоо бүгд дээр орцгоё. Maybe I should walk up the street and try and get a job at the bank. Cause leave it up to me, Jay and Neeks. We'll probably end up robbing the bank. Then Wayne calls on my phone. Conversation wasn't that long. Gets me a flight to Houston in the morning. Oh, it's my time, yeah, it's on. He's thinking of signing me. I come home. We make a mixtape of 17 songs and almost get a Grammy off of that thing. They love your son, man, that boy gone. You get the operation you dreamed of, and I finally send you to Rome and get to make good on my promise. It all worked out, girl. We should have known, cause you deserve it. За тэгээ саяных нь нөгөө эхний хагасынх нь үргэлжлэл хоёр дахь хагас нь орж ирж байна. Тэгээ эхний мөр нь maybe I should walk up the street and try to get a job at a bank гэхээр би галшаа гарч гудамжаар алхаад банкн дээр очиод ажилд орсон дээр юм шиг байна. Тэгээ юу тех хэрэгтэй юм байна гэснээр үргэлжлээд because living up to me J Nix we probably end up robbing a bank гэнэ. Тэгээд би болон J Nix гэдэг нь болохоор хинээ юу юм бэ лээ? Швекийн тийм багын найзууд, сайн найзууд нь тэгээд энэ дээр болохоор хэлж байхдаа хэрвээ бид нарт ингээ бүх юмаа даалгаад үлдээчих юм бол те бид нар магадгүй те ингээд банк дээрэмдээд ингээд дуусах байсан байж магадгүй гэсэн утгатай 2 мөр явж байна. Тэгээ үргэлжлээд then Wayne calls up my phone conversation wasn't that long. Тэгээ Wayne гэдэг чинь нөө Lil Wayne шүү дээ. Lil Wayne тэгээ Drake руу яриад the conversation wasn't that long гэхээр тийм харилцан яриа нэг удаан байгаагүй. Тэгээ үргэлжлээд gets me a flight to Houston in the morning. Oh, it's my time, yeah, it's on. Тэгээд маргааш өглөө намайг тэг Houston ингээд нисч ирэх тийм юу тикет өгсөн. Тэгээд одоо бол миний цагаа одоо бүх it's on гэхээр одоо бүх юм эхэлж байна гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээд he's thinking of signing me, I come home. We make a mixtape with 17 songs гэхээр ойлгомжтой. Lil Wayne Drake хэлэхдээ тэ чамаа ингээд өөрийнхөө лейблдээ сайн хэмээр байна гэж хэлсэн. Тэгээ мань хүн буцаа Канадын тэ Торонто руу буцаж очингуутлаа 17 дуутай микстейп хийсэн байгаа байхгүй. Тэгээ тэр нь болохоор тэр 2009 онд гаргасан тэр So Far Gone гэдэг тэр юуг нь хэлээд байгаа юм байлаа. Гаргасан тэр цомгийг нь хэлээд байгаа юм байлаа. Тэгээ тэр нь за тэр нь яг хөө тэгээ үргэлжлээд энэ үг нь and almost get a Grammy off that thing. They love your song man, that boy gone гэхээр тэгээд тэгсэн мань хүн энэ mixtape release хийсний дараа бараг л Grammy-га шанглаангаа алдсан гэд хэлээл байгаа юм бол та энэ дээр тэгээд ээжтэй болохоор they love your song гэхэд таны хүүхд чинь тэд нэр дуртай байсан те. Одоо тэгээд энэ бол миний цагаа би бол одоо ингээ бүх юм хийх гээд ингээд яваад одоо ингээд замдаа гараад эхэлсэн байна гэсэн утгатай тэр that boy gone гэж байгаа. Тэгээ үргэлжлээд you get the operation you dreamed of. I finally send you to Rome гэхээр тэ ойлгомжтой. Тэгээд та нөгөө ээждэл тэгэл хүсүүлээж байсан тийм мөрөөдөж байсан тэр operation гэдэг чи одоо хагалгаа тийм эмчилгээ одоо ямар нэгэн операц яриад байгаа шүү дээ. Тэрэнд орсон. Тэгээд таны би finally тэ эцэст одоо юу эцэст таашаач одоо тий I finally send you to Rome гэхээр өмнө тэ одоо ээждээ хэлдэг байсан. Таныг Итали Ромд авч үзүүлнэ гэсэн. Тэгээд finally өөрийнхөө хэлсэн үгэндээ хүрээд ээж байгаа Ромд авчихсан. Тэгээ I can make good on my promise. It all worked out girl. We should have known because you deserved. Тэгэхээр тий ойлгомжтой. Бид өөрийнхөө хэлсэн амлалтандаа хүрэх хэрэгтэй байсан тий. Тэгээд бүх юм ингээд бидний санснаар болсон. It all worked out гэхээр тий. Тэгээ we should have known because you deserved гэхээр ээждэлээд айл та бүх юм болоод бүтээд ингээд сайхан болоод тий.
Тэгээд та үүнийг мэдэх хэрэгтэй. Яагаад гэхээр энэ бүгдийг та deserve хийх ёстой гэдэг чинь одоо хүртэх ёстой гэсэн утгатай. Because you deserve гэхээр тий одоо дандаа намайг гэж байсан. Миний ард байсан. Тэгээд тийм болохоор би таны хариу backpack ач тусыг хариулж идэв юм одоо юу гэдэг нь амлалтандаа хүрнэ гэсэн утгатай. Тэгээд ингээд ихний бадаг өнгөрч ин. За тэгээ энэний тэр дээр нэ Dwayne Wade солирж байна. Нөгөө Lil Wayne Drake руу яриад ингээ яасан гэдгсэн чинь энэ юу юм бэ лээ. Тэр цомгийн хувьд бол мань хүн сүүл ярьцлага өгч байхдаа хэлсэн зүйлээ ингээ би баг юу авах байсан. Тэг Grammy авал надад хэрэгтэй байсан. Гэхдээ яваа даа зүгээр ингээд янз бүрийн шагналууд орж ингээ болох байлгүй дээ гэсэн утгатай тийм юу л цаад тэр утган л яваал байгаа юм байлээ. Тэгээд энэний дараа болохоор юу орж ирнэ. Тахилт нь орж ин. Тэгээд одоо бүгдээр тахилтын сонсоо. Is this shit real? Should I pinch you? After all the things that we've been through, I got you. Yeah. Look what you've done. Look what you've done. Look what you've done for me. Yeah. You knew that I was gonna be some. When you're stressed out and you need some, I got you. Yeah. Look what you've done. Look what you've done. Look what you've done. За тэгээ сайн явсан тахилт нь байгаа. Тэгээ эхний мөрөнд is this shit real? Should I pinch you after all the things that we've been through? I got you. Гэхээр тэгээ ойлгомжтой ч тэгээд энэ яг жинхнээсээ болоод байна. Энэ яг жинхэнэ үү те? Би таныг чимхэх хэрэгтэй. Pinch гэдэг чинь чимхэх гэсэн утгатай үг шүү дээ. Яах чимхэх одоо шахах ч юм уу те. Тэгээ after all things been through те тэгээд би төрөө ингээд туулж ингээд өнгөрүүлсэн бүх юмний дараа те ийм болж байна. Тэгээд би I got you хөр би таны те зүгээр би одоо таны бүх юмыг би одоо яана даана гэсэн утгатай I got you гэдэг. Тэгээ үргэлжлээ look what you done те та юу хийснэ одоо хардаа. Тэгээ look what you done for me now хэр та над нийтлээ те над зөвлөж юу хийснэ одоо хардаа гэдэг. Тэгээ үргэлжлээ you know that I was gonna be something when you stress out and you need something I got you хэр тэгээ ойлгомжтой. Та намайг ямар нэгэн амжилтанд хүрээд ямар нэг юм зүйл болно гэдгийг мэдчихсэн. Тэгээ үргэлжлээд when you're stressed out and you need something. Тэгээд та ингээ стресс үедээ ямар нэг юм хэрэгтэй болвол I got you гэхээр одоо би таныг би даана одоо бүх юмыг над даатгах гэсэн утгатай. Тэгээ look what you done for me. Тэгээ look what you done гэдэг ингээд ахилтанд дуусчаа. Тэрний дараа Drake-ийн 2 дугаар бодог нь орж ин. Тэгээ одоо бүгдээ тийш орё. It's like 06 in your backyard, I'm in love with Jade. And I'm still in love just when it's that real, it's when it doesn't fade. And my father living in Memphis now, he can't come this way. Over some minor charges and child support that just wasn't paid. Yeah. Boo-hoo, sad story. Black American dad story. Know that I'm your sister's kid, but it still don't explain the love that you have for me. I remember sneaking in your pool after school dances. Damn, your house felt like the Hamptons for all of my summer romances. I never really had no one like you, man, it's all new shit. Made the world I know bigger, changed the way that I viewed it. Had all this fighting going on at the crib, you would calm me down when I lose it. За тэгээ сайн орж ирсэн 2 дугаар бадгийн эхний хагас нь явж байгаа. Тэгээд эхний мөрн is like 06 in your backyard, I'm in love with Jade and I'm still in love just when it's that real. When it doesn't fade гэдэг ойлгомжтой. 2006 онд Drake болохоор Jade гэдэг хүүхэнтэй үерхдэг, найзалдаг те нөхөрлөдөг байсан байгаа байхгүй. Тэгээд энэ ээжийнх нь ах нь тухайд болохоор Drake-тэй амар их тусалдаг байсан. Тэгээд хэлээл байгаа юм л да. Тэр нагаз ахынхаа те backyard нь Jade-тэй ингээ 2006 онд байжсан. Тэгээд одоо тэр Jade гэдэг энэ хүүхэнтэй те одоо ч гэсэн хайртай. Тэгээд хайр нь бол ингэж уусч алга болоогүй. Тэгээд when it's just when it's real, that real is when it doesn't fade. Тэгэхээр тийм энэ хүүхэн зориулсан хайр нь жинхэнэ байсан. Тэгээд жинхэнэ байсан учраас хизээч тэгэж арилж уусч алга болоогүй. Хэдий хамт байхгүйгаа ч гэсэн утгатай. Тэ I'm still in love гэдэг ингэ явж байгаа. Тэгээ үргэлжлээд and my father living in Memphis now can't come this way over some minor charges and child support that just wasn't paid. Тэ ойлгомжтой. Аав нь болохоор одоо Америкийн тэ Memphis гэдэг энэ хотод амьдарч байгаа. Тэгээд Канадын Торонто руу ирж чадахгүй. Тэгэхээр he can come this way гэсэн утга. Тэгээд үргэлжлээд яагаад ирж чадахгүй гэсэн over some minor charges and child support that just wasn't paid. Тэгэхээр тийм нөгөө одоо юу авгаа нөхрөөр салахаар тэ одоо
ерөөдөө тэгэл ээж нь хүүхдээ аваад үлддэг. Тэгээ нөхөр нь нөгөө child support гэх хүүхдийн мөнгө одоо юу гэдгийг одоо тэжээгч одоо юу гэдгийг те мөнгөний төлөөгүүд янз бүрийн юм төлөөгүй юм жижиг юм болоод ингээд Америкаас Канада руу ирж хүүхдтэйгээ уулз чадахгүй гэсэн утгатай юм уу одоо тэгээ энэний яг хойно болохоор юу юм бэлээ Drake-ийн аав нь болохоор аав чорн болохоор Drake-ийг 5 настай байхад нь салсан юм байлээ. Тэгээ тэрнээс хойш мань хүн болохоор аавтайгаа нэг сүртэй холбоон бол миний тэр байхгүй жаа тэгээ сүулдэ томроод юм ойлгоод ирэхээр буцаж холбогдоод ингээд аавтайгаа цуг тэ уран бүтээлд оруулж хийж мэж аавгаан тохоо дуу маяг ингээд явсан тийм түүхтэй юм байлаа. Тэгээ үргэлжлээ дараагийн мөрөнд Damn boo hoo sad story Black American dad story хэрэгтэй ойлгомжтой тий нөгөө sad story хэрэгтэй одоо гонх түүхтэй одоо аав нь хаяа авцсан гэсэн утгатай тэгээд Black American sad story dad story хэрэгтэй нөгөө Америкийн харуулч нөгөө тий хүүхэн жирэмслүүлэнгүүтлээ тэр чигээр нь хүүхдэд тоохгүй хаяа авчдаг одоо энэ рэперүүд одоо энэ лагийн атлеттэй одоо спортын нөө юунууд тамирчдод ихэнх л аавгүй те аавгаа мэдэхгүй одоо жишээлбэл те леброн гэчүүд леброн өөрийнхөө аавыг мэдэхгүй гэдэг байгаа шүү дээ. Тийм тэр шиг ийм тохиолдол зөндөө Америкт байгаа. Ялангуяа энэ харуудын дунд тийм хөөдөд амьдардаг гаруудын дунд эцэггүй сүхтүүд зөндөө байдаг. Тэрийг хэлээд сайд Black American Dad Story гэдэг тийм хойно back story тал юм байлээ. Тэр үргэлжлээд know that I'm your sister's kid but it still don't explain the love that you have for me гэхээр тэр нөгөө аав ээжийнх нь ахуулгатай нөгөө аавгахтай л хэлээд байгаа юм л да. Би тэгээ таны дүү охины чинь хүүхд хэдий ч тэгээд одоо танаас ирж байгаа энэ их хайр те одоо энэ тусалцаа дэмжлэгч одоо яг бүтэн те still don't explain гэхээр одоо энийг сайн ингээд тайлбарлаж чадахгүй байна гэсэн утгатай. Одоо таны хайрыг чинь би хэдий таны юуны чинь дүүж гэсэн ингээд өгж байгаа хайрыг чинь би одоо дуурсан тайлбарлаж чадахгүй байгаа гэсэн утгатай. Тэгээ үргэлжлээ I remember sneaking in your pool after school dances хэрэг нөгөө ахыхаан тэр байшингийнх нь хойдлын нөгөө бассейн те пул гэдэг чинь бассейн шүү дээ тэрэн лөө нууцаар ингэж ордог байснаа санаж байна нөгөө сургуулийн бүжгийн дараа гэхээр after school dances гэхээр тэгээ үргэлжлээ damn your heart felt like the Hamptons for all my summer romances гэхээр тэг яг нөгөө ахыхаан тэр авгахыхаан байшинг л тэр нөгөө Hampton York-ийн Long Island-ийн тэр хавьд байдаг нөгөө үнэтэй тэр Hampton гэдэг тэр газарт байдаг үнэтэй байшингуудтай зүүрлж хилээл байгаа нийл юм байлээ тийм тэгээд for all my summer romances гэхээр тэгээд дандаа 100 нөгөө те янз бүрийн нөгөө хүүхэн мөх охин панаалдахдаа одоо тэр ахыхаа тэр байшингийн хойдлын бассейнд нь очиж панаалдаж ус мусан шумбдаг байсан юм яасан тийм тэгээ үргэлжлээ I never really had no one like you man this all new shit гэхээр тэгээ би өмнө одоо тань шиг ийм бүтээн хүн одоо миний амьдад байгаа энэ бүх зүйл бас бүх юм шинэ байсан гэсэн утгатай тэгээ үргэлжлээ made the world I knew bigger changed the way that I viewed it гэхээр тэгээ ойлгомжтой ингээд миний мэддэг байсан ертөнцийг те та одоо ингээд намайг бүр ингээд миний одоо юу гэдэг юм одоо мэддэг ертөнцийн амьдралыг нь харах өнцгийг та өөрчилсөн те одоо тэг миний байгаа өөрийн гэсэн жижиг ертөнцийг ингээд танаас олж ингээд одоо та одоо энийг томсгосон одоо юу гэдэг юм бүр юм том хэмжээнд хүрхсэн гэсэн утгатай тийм мөр явж ин тэгээд хамгийн сүүлийн мөр нь had all this fighting going on at the crib and you could call me down when I lose гэхээр ойлгомжтой crib гэдэг чинь нөгөө байшин сав одоо юу гэдэг апартмент те амьдарч байгаа тэрийг хэлээд байгаа ш. Тэгээд яг нөгөө ээжтэйгээ хэрэлдээл нөгөө ам зүр мөрөдөг тэр юмаа яриад тань тэнгуут л нөгөө аавгах нь ирээ те мань хүнийг тайвшруулж те calm down when I lose гэхээр те хамаг юмаа ямарч контролог болоод ингээд хэрүүл хийгээд ингээд байж хат намайг гэж тайвшруулдаг байсан гэсэн утгатай. Ингээ ихний хагасан дуусч байгаа тэгээ одоо бүгдээрээ 2 дугаар хагас руу орцгоё. Told you I think I'm done acting, I'm more in touch with the music. You said either way I'll be a star, I could go so far. Talk to me till you got to me, then you toss the keys and loan me your car. Yeah, just a young kid in a drop-top Lexus, hoping that I don't get arrested. Just another kid that's going through life so worried that I won't be accepted. But I could do anything, you said that and you meant that. You took me places, you spent that. They said no, we went back. Checks bounced, but we bounced back. I put all the money in your accounts back and I thank you. I don't know how I would really be without that. It worked out, man, you deserve it. За тэгээ саяных нь үргэлжлээ нэг үлцэн 2 дугаар хагас нь орж ирж байна. Тэгээ эхний мөр нь told you I think I'm done acting, I'm more in touch with the music. You said either way I'll be star, could go so far, talk me to you got me. За тийм л энэ руугаас ойлгомжтой те ахта хэлсэн байгаа байхгүй би ингээд одоо
жүжиг ингээд акт хийхэ болоод одоо ингээд more in touch with the music тэ одоо ингээд дуу ингээд тэ ингээд хиймээр байна ингээд music industry руу ормоор байна гэдэг нөгөө энэ ард яг нөгөө Drake чинь нөгөө Degrassi гэдэг тэр Канадын тэр нөгөө ТV сериалд тэр Jimmy хин чиглээд тэр дүрийг бүтээж тоглож исэн юм байлаа тийм тэгээд энэ нөгөө яг тэр энэ сериалд тоглосон бүх тэр каст нөгөө Drake-ийн нөгөө нодон гаргасан тэр I'm Upset гэдэг нөгөө дууныхын клипэн дээр бүгд тоглосон байдсан байлаа тийм тэгээ ахтаа ингээд хэлээд би одоо музик орно гэсэн ах нь болохоор you said either way I'll be star I could go so far гэхтээ ах нь хэлсэн хөх чи юу ч хийсэн бэ яалаа ч гэсэн чи бол од болно те чи хол явна гэж хэлсэн байна. Тэгээд үргэлжлээ talk to me you got to me then you toss the keys and loan me your car гэхтээ тэгээд ах нь те чин ах нь ингээд аавгах нь ярьсан над дээр ирсэн тэгээд надаа машиныхаа төлхөрөг шийдээд надаа машинаа зээлвсэн loan гэдэг loan me your car гэхтээ зээлүүлээд одоо яах тэнгуүтэл үргэлжлээд yeah just a young kid in a drop top Lexus hoping that I don't get arrested тэгэхээр ойлгомжтой те жоох хүүхэд ингээ drop top гэдэг чинь нөгөө дээвэр нуучдаг convertible болцдог машиныг яриад байгаа шүү дээ. Тэгээд тэр нь Lexus мань хүнээ авсан тэгээд ийм жижиг юм өнгөтэй хүүхэд юм байна. Цагаанууд ихтэй Канадад ингээ дээрүүд ийм машин унаад яв цагдаа нар хараад дайр сүнгөр ялгуулад баригчгүйдээ гэдэг тэр хоёрдугаар мөн те hoping that I don't get arrested гэдэг тийм утгатай юм байлээ. Тэ өргөжлөөд just not a kid going through lives ойлгомжтой. Тэг зүгээр нэг ийм жижигхэн жаалтай ингээл амьдралын янз бүрийг үзээд ингээд туулаад явж байна. Тэгээ өргөжлөө so worried that I won't be accepted гэдэг нь мань хүн яах вэ нөгөө жүжиглж байгаад дуур ороод өглөө рэпер болоод ирэнгүүтэл нөгөө хүмүүс энэ жүжиг ин кино тоглодог байсан биш одоо ягаад дуу ингээд те хөгжим ингээд рэп хип хоп хийгээ яваад байгаа юм бай гэд мань хүн те I won't be accepted тэгээ тэрэндээ санаа зовсон яг нөгөө сонсож байгаа хүмүүс нь хүлээж авах магадгүй гэж жижиг айдас байсан гэсэн утгатай ийм лайн явж байгаа юм байлаа. Тэгээ үргэлжлээ Bora could do anything you said that and you meant that тэгэхээр ах нь хэлсэн л байгаа байхгүй те нөгөө авгах нь чи юу ч байсан бүгдийг хийж чаднаа. Тэгээ ах нь яг тэрийг чихнээс яг you meant тэгэхээр яг сэтгэлийнхэн гүнээс юм худлаа янз бүрийн юм даалт утахгүй зүгээр хөөргсөн тийм сэтгэл санаа тайвшруулах юу зорилгоор хэлээгүй зүгээр шууд те чи чаднаа гэдэг ингээ чин сэтгэлдээ хэлсэн байгаа. Тэгээ үргэлжлээ you took me places you spent that they said no we went back. Тэгээ авгах нь Drake-ийг дагаад янз бүрийн газар очсон. Тэгээ мөнгө you spent that тэгэхээр мөнгө өрсөн юм эсвэл ямар нэг юм зориулсан байгаа. Тэгээд тэгсэн нөгөө тэр хүмүүс нь үгүй гэж хэлсэн. Тэгээд Drake нөгөө ахтагаа we went back гэхээр буцаж ирсэн гэдэг юм утгатай. Тэгээд checks bounced but we bounced back гэхээр тэр нөгөө check ч одоо нөгөө ах нь одоо тийм Drake-т ингээ check бичээд өгсөн юм уу эсвэл ямар нэг Drake-ийн төлөө төлбөрийн нэг гээд check бичсэн тэнгуүтэл check нь bounce хийсэн гэхээр яг нөгөө дотор нь тэр байсан банкныхаа дансад нь хангалттай мөнгө байгаагүй одоо юу $200 байхад маань 500 ингээ бичгээд check and bounce хийгээд буцаагаад энэ хүрэхгүй байна гэх тэнгуүтэл яг энэ дээр би bounce back гэдэг нь одоо энэ дээр орж байгаа утга нь болохоор bounce back гэдэг нь bounce гэдэг чинь ойх гэсэн утгатай ш тэнгуүтэл доошоо унаад тэгээ буцаж ойгоод босч ирсэн гэсэн утгатай тэгээ үргэлжлээд I put all the money in your bank accounts back гэхээр тэгээд ахтаа ингээл хэлээл байгаа юм байна л да нөгөө надад зориулж ингээд тэ үржсэн бүх мөнгөө чинь би одоо болоо буцаага таны банкны данс чи хийсэн and I thank you I don't know where I really be without that it worked out man and you deserve тэгэхээр тий ойлгомжтой тэгээ би танд их талархаж байна баярлж байна тэгээ таны энэ одоо энэ надад зориулсан гэсэн намаа гэсэн хайр одоо тэ одоо зориулсан бүх юм чинь байгааг бол би хаана байхгүй мэдэхгүй байна тэгээ worked out тэгэхээр тэг бүх юм яг төлсөн юмны дагуу болоо бүтсэн тэгээ you deserve тэгэхээр тэ та энийг хүртэх ёстой гэдэг ингээд авгахтаа зориулаад баярлсан талархснаа илэрхийлээд ингээ хоёрдугаар бодог дуусч байгаамаа. За тэгээ энэний дараа дахил яваад тэгээ дууны төгсгөл болохоор энэ хиний юу н орж идэх эмээгийнх нь Drake өөрт нь үлдээс нэг voice mail нь орж ирдгийн те тэрийг одоо явуулъя. I'm here sitting with my son having a little talk and he
knows how to get in touch with you now to let you know how grateful I am for your help in keeping me in this comfortable sleep. All I can say, Aubrey, is I remember the good times we've had together and the times I used to look after you. And I still have wonderful feeling about that. So God bless you, and I hope I'll see you. За тэгээд саяны явд нь болохоор дууны төгсгөлд явдаг хэсэг байгаа. Энэ хэсэг нь болохоор Drake Amen Drake зориулаад зориулаач гэж нөгөө Drake нөгөө voicemail үлдээсэн байдаг. Тэрийг л дунд оруулаад ингээд дууга төгсгсөн юм байлээ. Тэгээд энэ нь болохоор те Hi Abraham, here sitting with my son having a little talk and he knows how to get in touch with you. Нахэр тийм нөгөө Drake хэлээ те би нэг хүүхд ингээд өөрийнхөө те хүүхдтэй ингээд ярилцаа суужнаа. Тэгээд одоо миний хүү одоо чамтай яаж харилцаа холбоо тогтоох тэр юугаа мэддэг болчихжээ гэдэг. Тий хинөөс how to get in touch with you гэдэг. Тэгээ үргэлжлээд I'll let you know how grateful I am for your help гэдэг нь тий одоо чиний туслаа тэмцдэгтэй би их таатай сэтгэлтэй байгаа. Би чамтай тэрийг одоо хэлмээр байна. Тэгээд and keep me in this comfortable place гэдэг нь яг л Drake имээг нөгөө нөрсийн хомтой нэг хөшөө хүмүүсийг асаргаа суулгаа тийм газар бүх төлбөр зардлыг өгөөд байлгаж байгаа нэмэнтэй тэрэндээ баярлаад тэгээд тэрийг comfortable place гэж reference хийж байгаа тэр юм байлээ. Тэгээ үргэлжлээд all I can say Aubrey is I remember the good times we had together and the times I used to look after you гэхэл ойлгомжтой. Тэгээд миний хэлэх зүйлгүүд одоо би тойрын өнгөрөөсөн сайхан хугацаатай одоо тэрийг би бүгдийг санаж байна. Тэгээд мөн чамаа жоохон байх чинь ингээд чамааг ингээд take care хийж хард тэ чиний ингээд араас ингээд look after you гэдэг ч одоо чамааг харж харгалздаг байсан. Тэгээд and I still have wonderful feelings about that. Тэгээд тухайн цаг мөчийг бодохоор тэ би ингээд гоё юм сайхан мэдрэмж авдаг. Тэгээд тэр мэдрэмж одоо хүртэл надад байгаа гэмээр хэлж байгаа. Тэгээд төгсгөлд нь so God bless you, I hope I'll see you гэхээр тэгээд бурхан чамааг өршөөг одоо ажиллах. Тэгээд удахгүй уулзна гэдэгт итгэж байна гэд ингээд дуусч байгаа маа. Тэгээд Drake-ийн дууг оруулъя гэж бодчихсон. Яг би нөгөө одоо хитлууд байсан non-stop юм уу те in my feelings ч юм уу одоо тэр Look Alive одоо юу гэдэг дандаа юм нөгөө hype beat-тэй up tempo тийм beat-тэй дуу хий гэж бодчихсон. Тэгээд энийг хийчлээ. Тэгээ зарим хүмүүс жоохон янз бүрийн комент бичээд харааж ирээгээд ингээ бичгэлээ одоо тэгээ яа ихтэй одоо тэг үнэхээр өөр дуу ингээд өөртөө сонсоод хиймээр байл тийм тэднийгаа тий өөртөө ингээд интернет Google одоо Genius Urban Dictionary гэдэг ингээд хийж гөрөөсө зөндөө их боломж байгаа шүү дээ. Зүгээр жижигхэн ангилны мэдлэгтэй байхад болох байхгүй тий. Тэгээд яах вэ? Энэ дуу хийсний дараа хүмүүс одоо юу гэж яах ч янз бүрийн комент үлдээх юм байна тийм. За тэгээд одоо ингээд дуу маань дуусчлаа. Тэгээд удахгүй шинэ видеогоор ахаад уулзцгаая.